За, сайн байцгаана уу? Prime Online Language School-ээс мэдчилж байна. Paraphrase хичээлийн part 2 эхлэхэд бэлэн болоод. Өмнөх хичээлдэр бүгдээрээ paraphrase их 10 техник байдаг гээд 5 техникийг сурсан бол энэ хичээлдээ бүгдээрээ үлдсэн 5-ыг сурч авцгаая. За, олон долоо юм яриад явах уу? Шууд авцгаая. Дараагийн техник бол бас хамгийн чухал техникүүдийн нэг болох идэвхтэй өгүүлбэрийг идэхгүй цаг болгох. Идэхгүй цаг дээр бичсэн өгүүлбэрийг идэвхтэй цаг болгож хувиргах. Жишээг харцгаая. I gave her a watch for her birthday гэж байна. Би түүний төрсөн өдрөөр цаг өгсөн. Харин paraphrase хийсэн өгүүлбэр нь болохоор She was given a watch for her birthday. Түүний төрсөн өдрөөр цаг өгсөн гэсэн өгүүлбэр байна. Gave her watch гэсэн үгийг given a watch болгон пассив өгүүлбэр рүү шилжүүлсэн байдаг энэ өгүүлбэр дээр. Харин дараагийн жишээн дээр someone has cleaned the table. Хэн нэгэн ширээг цэвэрлсэн байна. Paraphrase хийхээр the table has been cleaned. Ширээ цэвэрлэгдсэн байна гэж орчуулж байна. Has cleaned the table гэсэн өгүүлбэрийг has been cleaned буюу пассив болгож энэ дээрээ хувиргаж ашигласан. Одоо болохоор 7 дахь техник. Энэ техник нь болохоор clause-ыг press болгох. Нөгөө талаараа гишүүн өгүүлбэрийг press болтол нь reduce хийх техник юм. Reduction-тай холбоотой ойлгомжтой зүйл байгаа бол дөрмийн хичээлийн complex өгүүлбэрийн видеог та манай channel-аас олж үзээрэй. Хэрвээ та энэ техникийг сайн ашиглаж сурах юм бол таны IELTS-ийн оноогоо өсгөхөд бас маш том хувь нэмэр оруулж чадах юм. Жишээ After Mary studied, she went to bed гэж байна. Mary хичээлээ хийснийхаа дараа орондоо орсон. Харин paraphrase хийх юм бол After studying, Mary went to bed. Хичээл хийснийхаа дараа Mary орондоо орсон. After Mary studied гэсэн subordinate clause-ыг after studying гэж reduce хийсэн байгааг та эндээс харж болж байгаа. Харин дараагийн жишээн дээр the restaurant across the street is new. Годны цаана байгаа ресторан шинэ гэж байна. Харин paraphrase хийх юм бол the restaurant that is across the street is new. Энэ дээр байгаа across the street гэсэн prepositional phrase-ийг that is across the street болгож дэлгэрүүлж across the street гэсэн мэдээллийг restaurant гэсэн noun дээр оруулсан adjective clause болгон хувиргасан байна. Техник 8. Энэ нь ер нь айгүй амархан техник. Бас үнэхээр effective баргуудын нэг юм. Ер нь бол тэгээд transit-а солих юм лээ гинлөө. Жишээн дээр бүгдээр хараа авчих юм бол өөрөөр сайн ойлгоо авчих. Bob got a job but he still complains. Bob ажилтай болсон хэдий ч тэр шалтгаан тооцоор л байна гэж байна. Харин paraphrase гэх юм бол Bob's got a good job. However, he still complains. Орчуулга нь өмнөхтэйгөө утгаараа адилхан очвол энэ орчуулга нь алгасан. Эхний өгүүлбэр дээрх but гэсэн coordinating conjunction-ыг бүгдээрээ however гэсэн adverbial conjunction болгож хувиргасан. But-ийн өмнөх таслал, however-ийн өмнөх semicolon-ыг та хэрвээ сурах яг энэний дөрвийн талаар сурахыг хүсэн бол манай цэг таслалын тухай хичээлийг олж үзээрэй. За, сүүлээс нэг өмнөх 9 дахь техник. Энэ техник бол урт өгүүлбэрийг салгах, салангат өгүүлбэрийг нэгтгэх арга байна. Example: Australia is a wonderful country which has many beautiful natural landscapes and interesting history and friendly people. Google Translate хийж би залхуур. Хэрвээ энийг paraphrase хийх юм бол Australia is a wonderful country. It has many beautiful natural landscapes and interesting history and friendly people. Бүгднийг таслалын аргаар нэг богинохон болгож шахсан. Эсвэл Australia, which is wonderful country, has many beautiful natural landscapes and interesting history and friendly people.
Тэгсээ хэлсэн транслатороо наачуус орчуулдаг үг гэдэг. Эхний өгүүлбэрийг таслаад хоёр өгүүлбэр болгон ингэж хувиргаж ашиглаж болж байна. Яг саний жишээн дээр гарч байгаа ч л. Okay, last but not least. 10th technique. Харин сүүлийн техник болох юм бол бүгдээрээ хүний хэлсэн үгийг ашиглах. Ямар нэгэн иштэл ашиглах, хэрэглэх өгөөд зүгээр хэлсэн үгийг ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр хоёр кавичг нь хийчихэд болчихор юм байна. Жишээ нь do the difficult things while they are easy and do the great things while they are small. Journey of 1,000 miles must begin with a single step. Үнэхээр гоё юм биш. Хэрвээ та англитэй төгсрөхийг хүсэж байгаа бол манай бичлэгийг үзэж эхэлж байна. Маш багаар. Гэсэндээ л адил. За анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүгдийг манай 2 парт хичээлийг ойлгосон гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.